ганцхан л жижиг ном байсан. Тэр чи айгу зузаан байсан. Тэр ер нь юу нэгдэх байсан. Тэр айгу гоё ном аа. Одоо ингээд лав ирсэн. Тэг үсээ задгаа тавьчихсан мэд гундлахны хувцастай юм юу дан саана байгаа мэдгүй биш хүн. Хэсэг ингээд. Тэгээд би аваа гаргасан санахгүй. Ихрээ сүлд нийлээд байна. Ачаа ямар сумаар дүүрэн римтэй адилхан хөөх төрнө. Тусууч гэртээ гэдээ яасан чи бас төрсөн чи римтэй амар. Йоо. Ши хончсон юм дээ. Өө. Таны хэлээгүй шүү дээ. Тэр хэргийн газар хамгаалт дээр тавьсан биз дээ. Тавьсан юм уу тавиагүй юм? Хоолойг ногтлол гизийн хүүлэл зүрхийн суглаад уушгийн дэлгээл элийн нэлдээ дэлүүгийн дэлдэл боовын босгоол алаал хийчихэд бол юу хүм ах вэ? Сайн байцгаана уу? Ацаа амир киноны Ахмад Намсрагийн дүр тоглосон жүжигч Ууган Баяр байна. За сайн бацхан уу. Ацаа амир киноны Римбэдийн дүр дээр ажилласан жүжигч Ихэр Баяр байна. За битээр маш сонирхолтой нэвтрүүлэгт орох гээд ирсэн байна. Одоо битээрээ урд асуулт байна. Тэгээ одоо энийг нэг өсгөхөд хариулна гэсэн. Тий. За чи бэлэн үү? За би бэлэн, та бэлэн үү? Би бэлээ. Ямар асуулт байх юм болоо? За та эхлээд авахных нь. За. Тэг шууд хоёулаа хамт хариулъя гэсэн. Тэгсэн үү? Тэгсэн. За. Таны хамгийн анх тоглож байсан кино эсвэл контент юу вэ гэж. За. За, миний хамгийн анхных бол би 1993 онд жүжигчин найруулагч Шатрын цэцэг гэж үний найруулсан. Зөвлөх найруулагчаар нь түүний нөхөр Нямдааваа одоо олон түмний хэлдгэр бол Тунгалаг таамрын хонгор хүмүүс мэдэх тим кинонд одоо амцгаа болгоны хүүхдийн кинонд тоглож исэн. Тэгээ тэрнээс хойш за ер нь жүжигчин болох хэрэгтэй юм байна гэдэг тийм бодол төрөл явсаар байгаа л тэгэл өдий үрсэндээ. Хамгийн анх 93 онд. 93 онд. Тий. Чи байсан уу? Би байв. Тэгээд 93 онд тэгж тоглож илаа. За тэгэл тэрнээс хойш бол би чинь жүжигчин болно гэж явсаар байгаа л тэгэл 98 онд. Одоо яг Улсын хүүхэд залуучуудын театрын дэрэгдэх студид ангийнхантайгаа жүжигчнээр орсон. Тэгээ 2002 онд сургуулаа төгсөөд одоо ST студид ажиллаж илаа, эрхчлөөр яд FM-д ажиллаж илаа. Тэгээ хуваараа бас байлаа. Тэгэл ер нь нэлээд хэдэн кинонд орсон. Тэгээд нөгөө 30 гол биш нэ туслах дүрүүдэд маш их орсон байт. Одоо тэгээд яг нэрийг нийлэхлээр бас орж ирэхгүй нэлээд юм байгаа. Тэгээд боловсролын маш олон сериалд орсон. За тэгээд нэлээд сүүлд гэх юм бол энэ нөгөө манай сайн Төшгөө найзын найруулсан Rhyme гэдэг кинон дээр бас нэг хуран нэг дарга басна тэр бас нэг Facebook-д нэлээд яваад гэж. Тэгсэн. Томор жоо сүүлд нөгөө нэг бодоо олж байгаа нэг. Тий. Доош харуулт ингэж зүүцсэн мэт. Тий. За би болохоор хамгийн анх ер нь бол тэгэл нэг Ами Тамигийн Амина Тамирад мам нэвтрүүлэгт орж ирсэн. Тэгээд тэр болохоор намайг бараг 10 жилийн өмнө шүү дээ. 10 жилийн өмнө орж ирсэн. Тэгээд чинь 3 жил яваал тэгээс хасанбаа ургаал ойтон болол за гэл хэл болол. Тэгээ яг нэг юунд нэг хальт орсон юм. Ахан дүүс гээд нэг олон гэж яваад. Тэрэн дээр нэг би тэрэн дээр ч бас орсон шүү. Тийм үү. Тэрнэр би нэг гол дүрийнх нь залуугийн ажлынх нь нэг залуу болж орсон. Би чинь тэр нөгөө нэг баг хүүхдийн нөгөө нэг их нэртэйгээ хардаж очно ёо нэг бас нэг зодож нүдээ хашаа бодоо олгодог нэг тийм юм орсон шүү дээ. Бас тийш та ахан дүүс. Тий. За дараагийнх нь авах уу? За тэгээ дараагийн чи яв. За. Ацаа амир кинонд тоглох саналыг хэн хэрхэн анх тавьсан бэ? Тэр үе та үүнийг яаж хүлээж авсан бэ гэнэ. За хамгийн анх Ацаа амир кинонд болохоор манай кастинг найруулагч Амраах залгаад гэртээ үзсэн ялгаад чи над руу нэг зураг явуулаад тахтаа. Тэгэхээр ингээл аваад явал гэсэн чинь л байж гиснэ. За ийм кино хийж байгаа. Би кастинг найруулсан ажиллаж байгаа. Чи тоглоно шүү. Гол дүр гэж гаццсан. Тэгээ байцгүй чи яаваа гэсэн. Баярлаа хаа гэл. Тэгэл ер нь бол хамгийн анхны гол дүрээ авсан болохоор бас маш их сандарсан бас айсан. Тэгээд тийм л байснаа тэгэхэд гайгүй л яваад байна шүү дээ манай кино. Миний хувьд ч гэсэн бас яг адилхан Амраа хөтөр чинь найзууд тэгээд Амраагийнхан би
хид хидэн кинонд бас туслах дүрд орж исэн. Тэгэл манай амраа надад хэлдэг байсан. Унаа нэг найз нэг юм бодсон ба. Найзын гоё юм дараа авна гэх. За тэгж байгаа болох байлгүй тэгэл явдаг ус. Тэгээд нэг өдөр над руу залгаад цохоо шидэхгүй юу. Тэгээд надад уншаад гэлээ. За гэд уншаад дуусчаад яг уншаад дууссан мэдсэн юм шиг эргэж залгаад. За цохоо таалагдж ийн хөлтөн. Үнэхээр гоё юм байна гэдгсэн шин. За чи наа чи гол дүрийн намсраа шүү гэж энийг л хуцаад тасцсан. Тэгэл би яг ихрээ шиг шок. Одоо чи 93 оноос хойш одоо анх удаа ингэж үнгээсээ ингээд гол дүр гэдгээр чинь тэгээ 7 ангитай сериал надад бол үнэхээр гоё санагдсан. Тэгээ би амраадаа маш их баярлсан. Манай амраа бол ер нь тэгээд кастинг найруулагчаас гадна яг өөрөө бол одоо жүжигчин хэрнээ одоо жүжигчдийг маш их одоо яг энэ тохирох дүрийн тохирсон одоо цохол дээр нь жүжигчдийг тоглуулж чаддаг. Үнэхээр авиастай тэгээд өөрөө ч мундаг жүжигч учраас одоо ингээд сүүлийн найруулж байгаа энэ кинонууд нь бол дандаа л одоо тий бүүм тавьж байна. Би энэ амраг хийсэн кинонуудаас би Монгол гэдэг кинонд нь бол маш их дуртай. Би амраад өөртөө хэлж ирсэн. За энэ бол одоо сүүлийн одоо хэдэн жилдээ баг энэ Монголыг даах кино гарахгүй хаа. Үнэхээр гоё юм. Үнэхээр гоё байсан л да. Тэр ч одоо мэрэгжлийн жүжигч шиг нь бол бараг худлаар өнд амраг ганцаар. Тэр чинь бас л тий ингээд нөгөө яг дүрдэн тохирцсон. Яаж гоё тэгээд дүрүүдийг сонгож юм. Үнэхээр гоё кино байсан. Тэгээд одоо сүүлд одоо шалдсан. Тэгэл одоо манай Хацаа амир тий. Одоо ингээл амрагийн оролцсон гар нь орсон, ингээл би сэтгэл нь орсон ингээл энэ уран бүтээл ямар амжилттай болдгийг л одоо ерөнхийдөө бол харуулад байна л та. Тэгээ би энэ завшааныг далимдуулаад би амраадаа маш их баярлаа. Уран бүтээл нь өндөр амжилт хүсье. Найздаа итгэж энэ Хацаа амирын энэ зохиолыг өгч тэгээд энэ гол дүрдэн тоглуулж урьсан явдалд амраадаа маш их баярлаа. Мөн түүний ихнэр урандаа бас маш их баярлаа. Би бас яг амраах урагч хоёртоос маш их баярлалаа. Би өмнө нэг шалц дээр нь хамт явсан байхгүй. Шалц дээр нэг дөрний авчаар яваад тэгээд амраахтай танилуд байсан залгаад ингээд маш том боломжийг надад олгосон. Гэхдээ тэр нэг шалц дээр ингээ яахтай чи яг Хацаа амир дээр байгаа нэг ремит чиглэл байгаад байсан юм шиг үгүй мүү? Ер нь жоохон бүтлгүй юу? Үгүй шүү дээ. Энэ бас за чи санаатай шүү дээ. За ингэ тавьсан байдаг юм аа. Би бол яг ингээл зохиол уншичаад надад зохиол маш сонирхолтой санагдсан. Айгаа гоё санагдаад ямар гоё зохиол бай. Би яасан бүтлгүй хоёрын бэ гэж би дотроо бодоолсон. Тэгэл дэвтээс үнэхээр таалагдсан байсан. За тэгээ гол дүрийн авсраа шүү гэсэн чинь тэгэл шинэ ойрох байсан. Бушуухан натурд гарах удах бодоол. Оо яг адилхан. Тэгэл натурын дурш битээр ч одоо нэг өрөөнд байла. Тэглээ. Тий. За яасан блэ? Тэр ярьж яах вэ? Яах. Битээр чигээс үлд ярих байсан. Яхас ойлголцсон бас тий. Айгүй ойлголцсноо. Тэр чи их ойлголцсноо. Тийм чимээгээр ойлголцсон гоё. Йоо даа. За одоо таа суглаа шүү. Одоо би суглаа. Хацаа хиймэр гэдэг үгийг анх хувьдаа хэрхэн ойлгож хүлээж авсан бэ? Надад бол Хацаа хиймэр гэдэг нь болохоор зүгээр нэрнээсээ л ингээд ийм сонирхол татсан л да. Яг одоо хүмүүс яадаг хац вэ гэж ярьдэн шүү дээ. Тэгээд ийм нэг ийм хогийн хацалсан тэгсэн нэг хэмартай мэмартаж надад бол угаасаа л тийм сонирхолтой. За энэ Хацаа яагаад Хацаа амир гэж нэрэлсэн юм бол гэж бодоод тэгэл байсан. Тэгээд энэ яг юу юм гэж Хацаа амир гэж сум байгаа. Аймаг сум тэгээд энэ нөгөө Монголд байхгүй юм сум гэхлээ. За. Би бол нэг тиймэрхүү л хүлээж авсан. Би бол угсаас гайхсан л да. Угсаа хинч яг хараад Хацаа амир гэж уншаал гайх гэж тэмдэгч юу гэсэн үг. Яг тэгж л явсан. Тэгээд учрыг нь ерөөсөө олоогүй. Яг нэг жүжигчнээс асууад Хацаа амир гэж юу юм? Хацаа гэдэг чинь морины туурайны энэ юу хэлтий гэж хэлс тэр дүүний юм бодлоо юм. Тэгэхээр би за бас тийм утгатай юм байх та гэж бодсон. Тэрнээс биш би бол яг л ингээл бодсоор байгаа л. Гэхдээ нэг талаараас Хацаа хиймэр гэдэг нь Хацаа хиймэр юм болоо гэж би яаж байгаа юм болоо. Тэгээ 2 цагт Хацаа гэж яваад байгаа юм болоо гэж бас бодсон. Гэхдээ тэр бол биш л байгаа л да. Өөр л энэ бол манай нөгөө найруулагч зохиолч Иман л өөрийнх нь нэг бодож олсон бас нэг хүний анхаарал. Тэгтэл ер нь энэ нэрнээсээ л өвдөсөн манай киноч ингээд өвдөсөн хүмүүс анхаарлыг татчихж байгаа юм. Юу яриад байгаа Хацаа амир. Одоо ингээд заримдаа бол жоохон санаа зовмоор л энэ тэнд явж байгаа.
Өө ма ац явж шít мавж шít тэр ингээд ёо за үдцээ барай үдцээ мэр гэдэг. Ац гэдэг үг чинь моднор даа шүү дээ. Ацаа ямар үзэхгүй ямар ацаа хийж байгаа. Тийм тэгээ намайг ч одоо харахлаа. За юу вэ шагин квадрат гээл тэгэхээр. За За дараагийнхаа сугалах уу. За ширээний уншлагын үеэр ямар сэтгэл төрсөн бэ? Энэ дүрийг бүтээхдээ өөртөө хэр ихтгэлтэй байсан бэ гэж. За ширээний уншлага болохоор бид нэр эхлээд гол дүр бүгд уншиж дуусчаад дараа нь босч үжигтэйг уншсан. Энэ дүр дээр бол мэдээж өөртөө ихтгэлтэй байсан л да. Өөртөө итгэлгүй байгаад угаасаа хэрэггүй тийм зориггүй байх ус дур ер нь ихтгэлтэй л байдаг. Тэгээд над бол үг хэллгүүд хэлэхэд маш тийм ойр байсан. Бусад одоо киноны текстүүд чинь юм хэцүү шттэ. Ингээд тултраад ингээд амнаас гарахгүй. Яг тийм биш. Яг л амнаас гараад яг л бидний яг ашигладаг энгийн амьдралын өгнүүд байсан болохоор надад бол гай байсан. Гэхдээ мэдээж найруулагчтайгаа зөвлөдөж энэ яг ямар утга, энэ дээр яах, ирэмэд яаж хэлэх, яаж ингэх гэсэн илүү одоо найруулагчийн зөвлөгөө авах тийм бол байсан. Гоё өсөө ширээний уншлага. Тий, ширээний уншлага бол анханасаа л яг нөгөө дөрүүд хоорондоо суугаад ингээд зохиолоо уншлах нэг юм яг нөгөө бусад уран бүтээлчтэй муулж байгаа асуудал биш л дээ. Нэг юм дийлсүүл диалог ерөөсөө нэгч байхгүй. Бүгд ингээд яг нэг юм яг л өртөөсөө хэлэх хэрэгтэй газраа л хэлэгдэн. Яг л энэ үгийг хэлэхээс өөр ямар ч өөр үг хэлэх шансгүй болно гэж бичсэн. Энэ зохиол дээр болохоор манай найруулагч маань өөрөө зохиолоо бичиж гээд яасан болохоор одоо миний сонсноор бол 2-3 жил бичсэн гэсэн үг. Тий. Тэгэхээр маш нарийн бичсэн байгаа байхгүй. Тэгээд одоо ч нөгөө жүжигчдээс бол ингээд ийм дийлцтэй ярих ямар шаардлага байхгүй, тод ярихгүй, яг л гоё амьдралын энгийн бай гэдэг нь бол айгүй амар бас надад л. Тэгээ тэр нь нэрээ өстой. Яг амар ус. Яг тэгвэл яг амьдрал дээр угаасаа хүн яг цэвэр бүх үг бүх хүсэмүүдийг угаасаа л хэлж ярьдгүй шүү дээ. Тэгээ тэнгуут тэрийг бас нэг өөрчилж байгаа нь бас нэг шинжлэлч юм уу гэх юм аашин энэ бас нэг арай өөр төвшинч юм шиг тэгээ санагдцтай. Яг л нэг гоё юм нэг яг амьдралтай нэг яг киноны үг хэлж байгаа нэг чэйжилсэн үг ярих, яг өөрийн үгээр ярих энэ төр гэдгийг бол ингээд нөгөө ялгаж салгаж найруулагч маань бидэрт өөрөө нөгөө замчаана өгч ирсэн байхгүй. Тэгээ энэ айгуу гоё байсан. Тэгээ ингээ ингийн зарим үедэр бол манай найруулагч өөрөө ингээд жүжигчдээсээ яг нөгөө зохиолын үгээр биш хэрнээ яг өөрийн үгээр хэлсэн энэ төрөг бол маш их авсан байлээ тий. Тэгээ би нөгөө зохиол уншиж чад яана энэ намсраж ямар их хараал хэлдэг юм бэ бурхан минь энэ удаа гэл тэнгүүд тэгэл одоо яг энэ үгээр тэгэл би энэ нөгөө сонирхолтой юм ярихлаар ингэн л дээ яг ингээ мотор дуурсан гэж бодож би нөгөө мотор дуурчмод юу яаж байгаа вэ зарим нэг хараалын үг мөг ингээд өөрөө жоохон дур мэдээд хасахгүй юу тэнгүүд стоп гэж зогсож яасан бай гэдэг за намсраа яг текстээр яа л гэж тэгэхээр заа гэдэг жоо тэгэхээр нөгөө эрхэн үзэгчд минь ээ тэр үгийг чинь яг би хэлээд байгаа юм биш шүү. Намсраа тэр канон дээр дүрэн тэгж хэлж байгаа шүү гэдгийг хэлье. Тэгээд энэ одоо намсраагаас болж л одоо энэ нэмэг 18 руу орсон болоо тий. Тийм шүү дээ. Угсаа таны баг 70-80% нь харалтай. Тэнгүүд минийх төр чи ерөөсөө миний текстээр ганцхан хараалдаг байхгүй. Хамгийн нэгдүгээр анги дээр гараад цаашаа хараал хэлдэг байхгүй. Тэнгүүд танаас л болж цевдач хараал шүү. Цевдач юм бол биш шүү дээ. Тоноргож байгаа юм чи. За та киноны зохиолыг анх уншаад хамгийн их зочирдож бодолд оруулсан хэсэг нь аль нь байсан бай гэж. За бодолт. Надад ерөөсөж зочирдсан юм байхгүй. За чи ярив. Минийх бол угаасаа юу байсан? Нэг адууны цацаа иддэг. Ярив. Яг хүүдэл гэж утсан. Тэрнээс гадна мотоцикл ундаг байна. Би ч нөө мотоцикл унч ерөөсөө мэдгүй тэнд очиж сурж байгаа байхгүй. Очиж сураад хит унтраагаад чаавас. Тэгсэн манай зураач намайг хамгийн эхэлж мотоцикл унахаар за наа чи нэг 7 хоног болох юм байна. Гэтэ бол тэр нэг 20 минутын дотор сурцсан л та. Гэтэ мотоцикл бол эвгүй юм л. Тэр засаа идж байгаа бас эвгүй. Тэрийг бол би яг зохиол уншаал засаа идж байгаа л тэр хүүдэл. За одоо тэгэл эдэндээ л гэж утсан. Тэр л их цочирч байсан байна. Тэгээд найруулагч намайг өөрөө нөгөө юу яасан л да. Тэр нөгөө хамгийн сүүлийн 7 дугаар ангид нөгөө хархуу намайг нөгөө засна гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр ч яг засна. Тэгээд нөгөө ингээд хамаг хувцас чинь тайлцсан ингээд шалдан байж хат ингээд засна басна гэдэг. Тэр бол тэгж ярьсан. Тэр чинь бүр намаа ингээд бүр хямраагаад би чи ингээд өөрөө ингээд нэг юм сайхан юм турангаа гуайлаг бийтэй. Тэгээ ингээд нүцгэн шалдан суунах хэлж айгүй юу санагдаад. Тэр төсөөлж бодоод хэд хоног юм ороод хэд хоногч бүр хямраад тэр зурганд хизээ ол гэдэг ингээд бүр бодхоос бүр хямраад. Тэгээд
бас нэг юм ярихад юу яасан юм аа? Энэ кино руугаа орохын натурд гарахын өмнөхөн манай кастинг найруулагч Амраа минь хэлсэн угна. Юу яараа? Бити жимингээ хасаараа, бити тураараа. Юу н болж бол баг худлаа ярддаг битүүрүүдээ тархалаараа хэлсэн байхгүй. Тэгээ би ч одоо юу гэсэн би тэр чинь одоо баг 104 5 хэлтэй байгаа шүү. Тэгээ би нөө хамтрах ихрэгээ ингээ харах тэр ихрээ маань бас юм бондгор би бондгор болохлаа нэг юм бүтэхгүй нэг пат мат хоёр шиг юм явах юм байна да. Одоо яанаа л гэдэг. За тэгээ хааштай өнгөрсөн. Тэгэл бити юу агараа жимингээ хасаараа гэсэн юм чигээл сайхан сийхгүй эзэлдэ. Тэгээ нэг зураг дуусч бид нар чинь хаяа оройдоо нөгөө нэг зурлааж байгаа өрөө мөрөөгөр ингээ хаяа халт ингээд оронгод дүрсэний халт тулгаагаар харчихна. Өөрийгөө харсан. Баахгүй нэг мөсөө уул шиг юм яваад амар гэцүү. Тэгээ би хэлнэ өөй. За би харж байгаараа би энэ кино дуусны дараа би өстой чигтэг гоё турна гэдгсэн. Тэгээд одоо турсан байна уу үзэгчтэй. Би одоо Хацаа амраас хойш яг цэвэр 12 кг хайсан байна. Тэгээ би ч гэсэн үзэгчтэй Хацаа амраас хойш яг цэвэр 10 кг хайсан байна. Окей. Дурсан яг тэгж хэлээл угсаа яг. Тий, тэр нэг төмсөг яана гэдэг бол айгүй хэцүү байсан. Тэгэл та намар угсаа бэлгэлд орсон шүү дээ. Тий. Тэгээ бийдсэн тэгэл бас. Тэгээд бас нэг юу болохоор юу вэ? Тэр нэг бидний зураг авчихсан газар угаасаа нэг юу хашаа байсан шүү дээ. Санаж байна. Мөнх хац дээр нөгөө нэг доошоо ордог. А тий. Тэр юу вэ? Би тэрийг тэр доошоо угц гэж бодоогүй байхгүй. За. Тэгээ очиод зураг авахгүй л гэдэгсэн чинь би чинь нөгөө хөвгчлөлтөө нөгөө хаалгууд нааш онгод GPS дээр чинь одоо тав хүүз тэр чи хэдгүр ангид ирүүлээ. Чин Мөнх хац дээр нэг буудлаа ингээ онгод нэг байш ингээ онгоолох гэдэг ингэдэж штэ. Тэр чинь нөгөө нэг жинкнээс явцсан байхгүй. Хаалган цааш онгод юм бодохгүй юу? Тэр чинь хуучин байсан болохоор тэгээ наалга эвдэн үтгэхлээр ингээ эвдэж мэдэх гээд ингэсэн чинь болдгоо тэгэхээр за юмор хөшийдэ гэдэг нэг юмор хөшөөд ингээ онгоолох гэж байна. Наашаа онгоодаг хаалга бай таараад тэгээ орсон чинь тэр манай зураач төмөө үнэхээр бүр яг л бүр ингээд айгүй ингээл нэг орчин бүрдэж байгаа байхгүй. Тэгээд тэр хашаа нэг шалын ингээ сухсан чинь тэр доор ингээд айгүй том онгоолох байц, зойрох байц. Тэгээ ингээ доошоо буухлаа намайг тэрлүү ингээ харчаад тэр доор юу байгаа шүү. Ингээ хавлын асуусан байгаа шүү. Та ганцаараа орно. Гэтэхгүй. Тэгэхээр чи би ч нэг айгүй зөрөгтэй юм болохоор айгаад тэр мэрж байгаа юу байсан шүү. Надад бол ер нь яг тийм юм байна. Тэр нөгөө байшингийн тэр юу руу ордог. Тэгээд тэр нөгөө төгсгөл дээр тэр нөгөө нэг миний төмсгийг ингээ шүү шалдан нүцгэн байш шүү. Тэр л жоох юу л гэсэн. Тэр тэгэл нэг л явц те. Тий. Тэрээс бол амар. нэр татаж юм хочсон. Би ч нөгөө камерны ард байгаа те. тий би ч нөгөө юунаар чидэхэд байлоо. Би нөгөө мөнх хац дээр гарч гарах уу гэдэг би гараа авчдаг шүү дээ. Тэгээ гараа авчихсан чи нөгөө хошууж байгаа татгаа мартаад цаашаа гараа авчихсан. Тэг чи нөгөө хошууж жинкээс тэлэг юм ааш татахгүй яасан гэдэг. Өө за. Бид нэр камерын харж бид нар чи ингэсэн байж байгаа. Гэхдээ бид нар одоо нөгөө энэ одоо ингээл эргээ бодоход үнэхээр гоё байгаа юм л да. Бид нар одоо ингээд нөгөө яг энэ уран бүтээл дээр бид нар чи сар гарan баг 45 хоног. 45 хоног бид нар чи ингээд натуу дээр ингээл байж хат. Манай ингээд зурглаач юм баг, найруулагч юм баг, зураач юм баг, мейкап, хувцас, дууны баг, гэрэлтүүлгийн баг гэдэг ингээд үнэхээр ажил мэргэжилтэй юм үнж тэгэд үнэхээр мундаг залуучууд байсан. Тэгэхээр супер үнэхээр эднэртэй ингээд эднэртэй ингээд хамтарч ажиллахлаар ингээд бид нар одоо нөгөө юм зовлон байхгүй. Яг л гоё юм жаргаж ажиллаа хийж байгаа юм. тэгсэн. Тэгэл одоо ингээд өглөө босоод ирэхэд л нат зургандаа бэлэн ингээд мотор дугарлаа шүү. Хувцас мейкап хийлгэрээ гэхэд орж биш чинүүлээд хувцас амсаал тавгаал гарахад зургийн талбай дээр бүх юм бэлэн. Тэгэд үнэхээр гоё ажилласан. Би бол одоо яг сая 45 хоног бол яг энэ Хацаа аймгийн натур дээр бол үнэхээр гоё байсан. Ийм уран бүтээлч нэг ийм уун амьсгалд нь яг 45 хоног бол үнэхээр гоё. Үнэхээр жаргасан те. Гоё. За дараагаас гарах. Сэр гэдэг шиг. Энэ дүрийг бүтээхийн тулд өөрийнхөө ямар зан чанарыг дарж эсвэл эсрэгээр ил гаргах шаардлагатай болсон бай. За энэ намсрагийн дүр бол надаас тэгтээ нэг хол зөрөөгүй нэг тийм одоо юу гэдгийг нэг тий. Хараалын хилдэг болохоос те амьдрал дээр. Хараал мараал янз юм хилдэг болохоос амьдралтай байж байгаа төстэй. Яа. Тий одоо дарж яасан болохоор хараална юм уу та? Тийм тий. Тий өөрөөсөө яасан. Өөрөөсөө бас гайгүй устар. Тий. За одоо чи. За миний болохоор ремит ч юм болохоор ингээд ерөөсөө цагаан цаасаа бодоо ш тийм бодохгүй ярьдаг ерөөсөө ингээд бодолд орж ирснээ хилчдэг тийм би бол бас яг ч бас тийм биш тэргүүрэл өөрөлдөө бас
бас ремедиг удаас бодноо. Бас бодож байгаа. Өө манай чинь бодно ингээд натур дээр битэр чинь нэг өрөөнд дэжчих чинь ингээд шүн унтах. Ерөөс унтах. Ном уншаа суугаад. Яхаа тэгээ тэр нь Тэгээд уурлаад ингээс. Би ингээд яг унтчмаар байдаг хгүй. Яг ингээд унтах гал. Станаа. Яаваа гэдэг. Бүр зүүр идэх юм л гээл одоо тэр номдоо орчд юм уу? Яасан ч их ном авч явсан. ганцхан л нэг жижиг ном байсан. Тэр чи айгу зузаан байсан. Тэгээд 40 таа уншиж дуустав. Арай одооний 2 3 удаа үзчихэл уурлаад. Тэр яг ер нь юу нэгдэх байсан. Тэр айгүй гоё намаа. Йоо за тэрүүгээр л ер нь өөр байсан да. За дараагийн асуулт харах. За тэг. Камерын цаана дөрүүдийн хоорондын харилцааг сайжруулахын тулд юун дээр хамгийн их анхаарч ажилласан бай гэж. Бид нар бол угаасаа анх нөгөө нэг натурд гарахаас өмнө өөрсдөө дөрүүдээ тэгээд зохиолоо маш сайн задарч нөгөө дөрүүдээ айгуус ойлгож орсон л та. Миний хувьд бол тэгсэн. Зохиолоо маш сайн ойлгосон. Тэгээд намсраа бол за нэг ийм л хүн юм байна да гэж бодсон. Тэгээд манай нэг кастинг найруулагч маань, тэгээд ерөнхий найруулагч маань, тэгээд манай хошууч, дэд ахлагч одоо Ахмад бидэд бол манай туслах найруулагч бидэд те маш удаан суусан л та. Хэд хэд удаа суугаад ер нь дөрүүд чинь ийм юм байх шүү. За ремедийн дүр бол ихрээ ингэж тоглол зүгээр юм байна. За угнаа намсраа бол ийм юм байх шүү. Ингэж тоглол зүгээр юм байна. За хошууч мөнх аз бол ийм юм байх шүү гэд бид нар өөрсдөө нөгөө зохиол дээр маш сайн суугаж найруулагчийн хэлэх гэсэн санааг бид нэр ойлгож тэгээ ингээ юм аягуусаа ойлгоод гарцсан болохоор одоо нөгөө ёстой л нөгөө зовлонгүй ажилласан гэдэг л тэр бах та тий. Яг юм ойлгоцсон бүгд нэг дүрийн задаргаагаа аягуусаа хийсэн шүү дээ. Тэгээ дүрийн задаргаагаа маш сайн хийсэн байсан болохоор дараа нь натурт очиод бид нар чинь бас ойрхон яг нэг байрандаа байрлаж байгаа. Тэгээд ямар зураг авалтын орн ямар стресс байхгүй тэнд чинь нэгнтэйгээ муудалцсан тиймэрхүү юу ч байгааг учраас бид нэр илүү одоо ойр маш дотны бүр найзууд бол чадсан л да. Тэгэхээр маш сонирхолтой юм болохоор бид нар чи ингэж байгаа өөрсдөө нөгөө натурд гарахаас өмнө зохиолоо маш сайн судлаад тэгээ дөрүүдээ ингээд нөгөө задлсан нөгөө зохиолоо задлаад дөрүүдээ аягуулсаа ойлгоцсон болохоор очоод бид нар ердөөсөө текстийн нэг олон харилцаагүй тий. Олон харилцаа. Шууд очоод нөгөө за объект хаана вэ энд за окей аль хэсэг үлээ тэр хэсэг гэл тэгэл текстээ харангууд ч угаасаа нөгөө ойлгомжтой. Тэгэл найруулагчаас замчаа авал гэл. Айга амар байсан л та. Нөгөө зохиолол маш ойлгосон юм шиг гоё үсэхгүй бэрээ. Хамгийн олон удаа шот давтагдсан сцен аль байсан бэ? Нийт хэдэн удаа авсан бэ? Мөн лонг шотоор ажиллах нь жүжигчний хувьд хэр хүнд байсан бэ гэж. За хамгийн олон юу ч аль нь вэ? Нэг юуных үстэй. Клубд байцаал төхөд нэг хамгийн ихний би бүжиглээд хоёр бизя тэгээд нөгөөх нь бизягийн ихнэр хоёрыг аваад гардаг шүү дээ. Тий. Тэгээ ихнэртэйгээ орж ирдэг нь тэрийг айгүй болоод авсан юм байна. Тэр бас их олон авсан. Тэгээд нөгөө хин нөгөө бадан байхтаа юу бас нэг жоо олон авсан шүү. Тийм. Тэрийг яг ер нь гэхдээ манайх чи юу шүү. Манайх нөгөө эн чинь ийм нөгөө сцен болгоно лонг шот болохоор ер нь бол манай кино өөрөө айгүй олон дублтэй. Тийм. Багтаал бид нар чи нэг 4 5 дублт хамгийн багтаа. Хамгийн багтаа 4 5. Тэгээд ердөөсөө дээш 10 тэгээд явцсан. Нөгөө эн чинь сцен болгоно лонг шот болохоор одоо за жүжигчт нь гайгүй явчлаа гэхэд магадгүй зурглаачийн тал дээр ганц хоёр фокус алдах тохиолдол. За камер техник гоё явчлаа гэхэд жүжигчдийн ганц хоёр ингээд нөгөө медик зүрх энтер асуудлууд гарч ирсэн л та. Тэгээ энэ бол нөгөө олон удаа давтах юм дээр болсон. Гэхдээ миний хувьд одоо ингээд энэ one shot буюу long shot гэж яриад байгаа. Тэгээ одоо энд бол ингээд тоглох бол надаа айгүй гоё байсан сонирхолтой. Тэгэхгүй ингээд нөгөө зарим нэг ингээд юу яхахлаар ингээд нөгөө за одоо шахаа унтгаал ингээд ингэдэж шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө бүх юм гоё төлөвлөчөөд ингээд нэг сценд ингээд нэг кадрт сцен болгоно ингээд нэг ингээд one shot-оор явуулчихлаа надад л. Ажиллаж айгүй гоё урамтай. Мэдрэмж гарахгүй те. Мэдрэмж нь алдагдахгүй. Яг нэг мэдрэмжээр ингээд яваа авчиж байгаа. Жүжигчэнд ч гэсэн жүжигчнээс тэгээд маш их бас нэгдүгээр хариуцлага бас орж ирж байгаа. Ер нь тэгээд уур чадвар хариуцлага юм байна л та.
Тэгээд нэг манай зураг авалт хийж байгаа хүмүүс ч гэсэн юм бүгд нь нэлээд өгөхөөс авьяас мэдрэмж хариуцлага талаас илүү их юмуд нэмэгдээд ирчихэж байгаа. Яг хэдэн удаа авсан сцен нь бол тоогоор юм. Тэгээс 20 бол давсан байхаа хамгийн их. Зураг авалтын талбай дээр хамгийн их инээд хөөр авчирдаг хүн хэн байв гинэ. За ойлгож би хариулчих. За тэг. За тэр зураг авалтын талбайд ерөөсөө манай зургийн групп дээр хамгийн хийнэ танаад мас аз жаргал авчиж байгаа юм. Одоо энэ байна. Миний ажил сууж байна. Яа. Тий. Ерөөсөө тэгэл ерөөсөө нэг юм яриад тэр ингээл маа золол цэцэг шиг дэлбэлчих. Ерөөсөө тэгэл Амар аавна. тий амар аав. Зургийг Нэг юм ярихлаа л авчихна шүү. айгүй хэцүү. Тэгээ аваа зогсохгүй. Гоёсан. Тэгээд зөндөө юм байсан. Тэгэл манай ингээл гаднаас ирж байгаа жүжигчид ингээд туслах жүжигчд маань ч гэсэн үгүй сүүлдээ манай нөгөө гэрлийн баг магч хүртэлтэй ингээл ер нь их гоё хөгжилтэй байсан. Ер нь манай киноноос тийм мааж салаагүй тий. Салаагүй. Өдөр болгоно л тэгэл тэгээ би чинь бас нөгөө өөрөө жоохон салахгүй тал да энэ идэг ааш жоохон чочоож гэсэн юмнууд бий. Зочин энэ баригцаа зочих чагаад. Тий. Тэр одоо яагаад ч тэгж зочиж ирсэн би тэндээс ирж байгаа яг урдаас нэг хошууч байгаа бичлэг хийгээдгээ гэдэг ингээд тавьсан байгаа яг нэг урдаас. Тэгвэл манай хошууч болохоор уцаа бариад ингээд сучиж. Рекордод улаан зөө өөдөөс дараа. Өөдөөс хараад чи ойлгомжтой бас бид эндээс хурж ирэл ааха за угнаагаа зочих байгаа маань эндээс гарч шөө тэндээс гарч шөө бан гэлс гараад ирж байгаа. Тэгээ миний нөгөө хоёлоо нэг шинжээгөө нэг энийг унтдаггүй. Тий. Тэрийг нэг ярьнаа. За манай мейкап ч бас маш авьяастай хоёр охин ажилласан. Тэгээ ингэдэг юм. Одоо энэ Саул. нөгөө юун дээр манай нөгөө мейкапын манай тогсоо саруул хоёр маань тэгээ ховцны номын 3 маань ингээд яг нэг үеийн 3 охин баггүй. Тэгээ нөгөө тэнд чи одоо яг манай зургийн дараа лавгдуулан битэрч одоо хамгийн өндөр настай орчод хамгийн өгшин болчиход. хамгийн одоо өндөр настай гэж юм. За. Өгшин яс муугаас. За. Тэгээ нөгөө битэрч баг аав гэж нөгөө намаа гэж ааваа гэд. Тэгэл дэдээс натурын туршил ааваа гэж яваад ирсэн. Тэгээ би ч нөгөө нэг power bankтай. Тэгээд манай өрөөнд орж ил power bank гэж аав гэдэг миний power bank-ыг аваа яваад гэсэн аахгүй. Тэгээ нэг өдөр нилээ их даваа унтчихлаа. За. Бид нар хоёул унтчихлаа. Яг би арай унтаг гэсэн. Тэгсэн манай тогсоо авдраа орж ирж байна манай өрөөнд. Тэгээд лав барьчихсан. Шүний одоо хід болж ирс би одоо 2 3 болчихсон. Лав барьчихсан. Үс нь ингээд сэгсэж гисэн юм. Цагаан унтлахны явтай ингэж орж ирснэ. Аавын power bank ханаа нэг надаас шүү. Тэнд байгаа өөрөөс асуух. Унтж байгаа шүү. Би л чи яваад очлоо. Лаата. Манайх унтж байгаа шүү. Тэгснэндээс очсноо. Аав. Тэгсэн уунаад энэ дэсэрснэ. Нэг 2 секунд гэж ярьсан. Яста амар юм биш үү? Тэгсэн чи хамгийн амар нүг тогсоо аав гэдэг юм шүү дээ. Сошингууд яна хоошлоо хаа. Би ингээд яг унтж байгаад ингээд яг хажууд нэг чимээ гарах юм яриад байхгүй. Тэг ингээд харсан чинь Яг урдаа ингээд лав барьцсан. Тэгээ үсээ задгаа тавьчихсан мэд гундлахны хувцастай юм юу дэн. Саана байгаа мэдгүй биш хүн. хэсэг ингээд тэгэл би аваа гаргасан санахгүй ихрээ сүлд нь хэлээд байна. Тэгэл нөгөө яанагийн уучлаарай гэдэг нөгөө поорок авал гарсан. Тэгэл хажууд нөгөө өрөөнд дэвдээс нөгөө тогсоогийн инээж байгаа инээд нь сонсогдоод байдаг. Нөгөө өдрөгөө нөгөө октоодоргоор яана бисаа аавыг чочоочтаа гэж инээлдээ сонсогдоод байсан. Тэгээ би өөрөө сэрчээд өөрийгөө оцсон чи инээд рүү оож тэгсэн чи энэ чинь бас инээ гэдэг. Битэр шүнжэнгөө инээл. Тэгээ унтахгүй шүү дээ. Тэгээ унтаагүй дээ. Тэгээ бараг үр залгасан. Тэр өстэй гоёс. Хамаагүй яваад хэлээжлээ. За анх төлөвлөгдсөн ч эцсийн хувилбараас хасагдсан сцен байсан уу гэж. Байс ер нь бас хэд хэд сцен хассан байлээ те. Би нэг аранзалтай яг тусдаа уулзаад шөнө уулзаад бас юм ярьж байгаа тийм хэсгүүд энэ дээрээс хасагдсан байлаа. Өөр чин моциклтэй ирээд ингээд зогсмох хөстэй хэсгүүд тэгэхээр тэр мөрийг бас хассан байлаа. Ер нь байна лээ бил. Би ч бол одоо яг санахгүй байна. Асгцээ байгаа хөө. Яг өөр өөртөө санаад байгаа юм те. Тий. Тэгвэл миний нэг тийм Миний бол гэхдээ харьцангуй гайгүй байлээ. Оо нөр юу хасагдсан бэл. Намсраа нэг ууж орж ирээд бид хоёр загнуулдаг шүү дээ. Тий. Чи цаг яваадаг шүү дээ. Одоо гараач марч. Тий. Хасагдсан л те. Тий нэг тийм хөөрхөн хэсэг байдаг. Би нөгөө нэг
ууж ирчээд нөгөө намсраа урд өдөр нуучаад нөгөө хоцроод нөгөө хошууж ирсний дараа те нөгөө өрөөндөө ороод ирсэн чинь нөгөө хошуучин загнаад хошуучаас айгаа идсэн чинь нөгөө римэд маань даам гарцсан. Одоо гар одоо характер суугаад маад нэг зэг. Нэр тэр нь баг. Тэр би яг хайгаад үзсэн тэр байхгүй. Тэр бол нэг хөөрхөн биш. Тий. Зураг авалтын явцад хамгийн их төсвөр шандас шаардсан сцен аль нь байсан бэ гэж. За таны хувьд. Миний хол өстой тэр нэг засаа идтгэл байсан да. Тэр амар. Тэр хүмүүс амар. Тэр чин юу яцсан? Одоо юуг нь ноу хав нь хэлж болно шүү дээ. Тэр чин нэг юунд бэлэвчин ингээд өлөө хийцэн хоёр ширхийг бэлдээд тэгээд 96-аар угаацсан. Тэгээд тэр чин яг тэр өмнөх өдрийн зураг авчаснаа болонгуудаа маргааш навчингуу тэр өлөн чин нөгөө нэг угаасаа өмхирч байгаа юм. Тэгээд бэлэвчний цаанаас ч үнэртэй дэдэг. Тэг амлуу үгээл ингээд тэгээд тэр чин ингээ хазахлаа тэр чин нөгөө хазахдахгүй ажиллахгүй болтгонаа. Эхнийх нь дөрөв дэх тейкэн дээр задарсан шүү дээ. Задраад гэхдээ яг аманд ороогүй. Задрангууд нь биш үү ингэсэн байхгүй. Тэгээд яг дуусаал катлал мейкап чин маань хурж ирэл нүүр буддаг нүүр будж байхдаа огн би тэрийг нь дагаж огн яа тэр сте амар те 12 3 дөв бэлдсэн билээ тэр сте амар тэгэл манай харанзал чимний сахлаас татна гэж чад нүүт нь маргааш ингээл хөрөнгөд өндөр тэр сте хамгийн хэцүү шандас шаардсан юу байсан сценаас биста бодоод юу авах гана оршихгүй тий гайгүй. Хэрвээ таны дүр бодит амьдрал дээр байсан бол та түүнтэй найзлах уу эсвэл аль болох зайлсхийх үү гэнэ. яах вэ? Би бол найзлна. Айгу хөөрх штоо. Би ч найзна. Амар тийм хэрэгүү тий? Тийм байх. Яг ингээд намсраагийн хувьд бол яг хөөрх ингээд нөгөө ам дээр л удлаа бүм гэдэг бол хөөргий цар бас л тий. Зөөлөн айгуу тийм ийм ингээл бас хөөргөө ам л болдгоо болохоос ингээл хөөргөө цаанаа бол цагаан л амтан баа. Тэ? Тэг чи римэд бол ингээд наана ам нь болдгоо юу нэ? Цаанаа бол асар их юм боддог. Одоо тэр нөгөө намсраа хүүхэд нөгөө имлэгд нөх хүн зодчоод очсны дараа тэр хиний римэд хэлж байгаа тэр текст бол айгуу гоё текст байхгүй. Ир хүн болвол лаг бахаас илүү. Лаг бахаас илүү. Лаг шавар шиг зөөлөн байх хэрэгтэй гэдэг чинь бол яг үн баг. Энэ бол ер нь бараг л худлаа ярдгүнд ир хүн болгоны өөртөө дотроо гэдэг бодож бас авч явж байгаа тийм философи байгаа байхгүй тий. Тий. Би ч гэсэн римдтэй бол найзлаа шүү дээ бас. Саахал хэрэг шүү дээ. Одоо римэдээ бол хөөргөө манай римэдийн дүр бол айгуу гоё шүү дээ. Ингээд ийм ингээд сумор нутагта бүгдийн таньдаг, бүгдийн мэддэг бүх юм аа байж амьдрал айл ахуу хин нэмбэ нэр ус бүх юмтай мэднэ. Яг нь намсраа аймгаас ирсэн нэг сум дээр ирж байгаа нэг худлаал нэг биеэр өвчлцэн те нэг тийм л нөхрөө олгоос уг нь бол одоо энэ намсаа римэд хоёрын гадна дөрөх нь өөр хэрнээ ингээд дотор юу гэдэм бэ ингээд нэг юм те могоо ярийн гадна хүний дотроо гэдэг шиг ингээд солигдсон хоёр байгаа байхгүй те. За хэрвээ нэг сценийг дахин тоглох боломж олдвол аль сценийг өөрөөр гаргахыг хүсэх вэ? Өөрөөр гаргахыг хүсэх вэ? Би бол нөгөө сүгмаг нөгөө шүүгээс сагаадад гараад ирдэ штэ. Тэрэн дээр нөгөө ингээд сүгмээ сагаад ч юм уу хошуучтай хоёул ингээд үлддэг үйлдэл саард штэ. Уг нь бол би тэрэн дээр одоо хошуучтай ингээд анх үздэг байсан штэ хошууч байгаа. Тэгэхээр би нөгөө яг тэрэн дээр ингээд нэг юм магадгүй намсраа хошуучтай сайн болцсон баг магадлалыг өндөр ихгүй. Тэ. Ингээд нөгөө лаг ингэж дээрээ гарахгүй үзэж ингэж байгаа хамтраад ингээд нэг том юм наард гарцсан болохоор ингээд магадгүй намсраа хошууч мөн хаацтай ингээд сэтгэлтэй болцсон. Тэрийг ингээд нэг уулна гарахыг хичээсэн. Тэгээ сая би ингээд киног үзчихэд нэгсэн чинь жоохон дотцсон юм шиг зүгээр санагдсан зүгээр миний хувьд. Миний болохоор тэр нэг юу л нөхитиг барих гээд хоёлаа очиод хаалганы ингүүд гэдээ орилдог штэ. Тэрнээр эхлээд та алхаж ирээд дараа нь би ардаас алхаж ирдэг штэ. Тэр алхахыг дахиж авч. Мэдгүй надад зүгээр тэр миний алхаж байгаа юм шиг таалагддаг. Кино үзэгчдийн хүсний дараа танд хамгийн их тавтагдаж ирсэн сэтгэл юу байна гэж. Эдээс илтмэлэгдэж байгаа. Тий. Одоо шин за өчигдрийн байдлаар ихэд зан дээр
өө яцаа гээл тэгж шагин гавдратаа гээл тэгж юм дээ. Тэгэл өдөөсөө яг нөгөө үзэж байгаа нь мэдэгдээд байгаа юм л та. Хүмүүс ингээ хандлага нь жоохон өөр болцсон. Тэгэл одоо ингээл комментэн доор хүртэл ингээл ацаа яж аваа яахгүй ацаа яж ийсэн нэг нь ер нь ингээд мэдэгдэж байгаа мэдчихэв. Сэтгэлдлүүд бол байна. Тэгээ ер нь тэгээд манай кинон дээр ч тэр яг хов жүжигчид дээр ч тэр ер нь бүгдэн дээр дандаа эерэг сэтгэлүүд дандаа байх тий. Тэр дандаа ихний эерэг сэтгэлүүд. Гэтэ яг одоо ингээд энэ завшааныг ашиглаад хэлэхэд бол яг одоо ингээд зарим нэг цагдаад ажиллаж исэн тэтгэвртээ суудсан одоо ажиллаж байгаа зарим нэг хүмүүс мөн жоохон дургуй цадах шиг байна. Тийм үлээ. Ингээд нөгөө цагдаа нарыг жоохон тэ ийм харагдууллаа. Тэгээд ингээд сахал ус мүсгээл ингээд ярьж байгаа шиг байна. Тэнгүүд манай киноч өөрөө нэгдүгээр ийм dark comedy одоо Монголд нэгдүгээр анх удаа хийгдсэн жанр, хоёрдугаар энэ ацаа хиймэр гэдэг сум хааж байхгүй. Зүгээр энэ бол бүхэл бүтэн уран сайхны зохиомл юм. Тэгээд тэгээд нөгөө тэр хүмүүсийг нөгөө буруудах байгаа асуудал биш л дээ. Гэхдээ нөгөө киноныхаа жанр болоод энэ үг хэллэгийг тэгээд одоо кино гарахад нөгөө нэг нэмэх 18 шүү гэдгийг өөрсдөө хэлж харчаад тэрнийхээ дараа хүүхдтэйгээ үзэх үү. Нөгөө настаа тэ яаж үзэх үү гэдгийг нэг өөрсдөө л нөгөө эцэг эхчүүд маань ингэж яахгүй бол нөгөө зарим нэг комедиан дээр бол бас жоохон эвгүй юм бичсэн харагдсан. Тэгээ би ер нь болж өгөөд одоо уншихгүй байгаа. Яах тий. Тэгээд л ингээд гараад ингээ яатсан. Одоо тэр хүмүүсийн бичиж байгаа сэтгэлийг бол одоо би нэг тэг шүүгээл те мэдхгүй аждаггүй байна гэж болохгүй шүү дээ. Гэхдээ ер нь бол бас өөрсдөө л манай одоо үзэгчд маань үзээд за энэ нэмэх 18 юм байна. Ёс бус үг хийлэгдэж байгаа юм байна. За нэг жоох ийм эвгүй юм байгаа юм биш үү? Ойлгоцсон нөхцөлд бол хүүхдэлтэйгээ ч юм уу те үзэх шаардлагагүй. Хэрвээ тань таалагдахгүй бол бас үзэх шаардлагагүй байхгүй. Тэгэхээр энэ ч нөгөө юм ангилсан байгаа болохоор тэгээ энийг та бүхэн маань ойлгоорой. Гэтэ одоо энэ манай киног амар хараад өрнөлттэй гэж ярьж байгаа шүү дээ. Гэтэ энэ бол ерөөсөө энийг ойлгох нэг юм цаг хугацааны асуудал юм шүү. Одоо гадаад кино, солонгосны англи кино, солонгосын кинон дээр ч тэр Холливуд кинон дээр ч тэр яг үндэ хараад өргөл урсгаж л байдаг шүү дээ. Яг энэ хараад өрүүлч бол би бол тэгж бодсон байхгүй. Бидний л яг амьдрал донд бидний нийгэм донд л байдаг зүйл шүү дээ. Тэгээ тэрийг зүгээр өдөрт маань зүгээр ойлгоход цаг хугацаа л хэрэгтэй байх. Монгол ингэж анх удаа л ингэж орж ирж байгаа болохоос өмнө бол бас тийм байдаг байл шүү дээ. Тийм. Тэгээд цаг хугацааны л асуудал байна. Тэгээд энэ нөгөө манай монголчуудын бас нэг өөрсдийнх нь юу байна л та. Одоо би одоо бодоод байт юм. Манайх нөгөө одоо ингээд нөгөө жоохон ингээд нэг юм ямарваа нэгэн нөхцөл байдалд ч юм уу да хожигдох дургу, жоохон доор байх дургу, жоохон муу үйлэх дургу. Манайхан ч яг нийгмэрийн тим юм билээ шүү дээ. Том жижиггүй. Тэгээд нөгөө нэг жоохон өөрсдөө муулах, жоохон ингээд яах л үргэлжлэл босоод ирдэг. Энэ манай энэ монголчуудын өөрсдийнх нь бас нэг тийм юу вэ? Ингээд ёс суртахуун характертай тийм хүний доорох ёсгүй те хүнд муугаар болох ингээд ёсгүй гэсэн те. Тэрнээс бол одоо яг нэг байгаад бид ингээд яг ухаад ингээд өөрсдөө иргэн тойрны ингээд харахад энэ ёс бус үг хэллэг те. Одоо зүгээр хатуухан хэлэхэд бол санаа одоо ингээд энэ одоо энэ айгуу юм онцноттой айхтар хэрэгүүд те. Гэр бүлийн хүчрхийллийн дарамт маань энэ байтугай юм хажуу айлдыг нь баг хажууд нь болж явах зөвхөн энэ одоо бидний ингээд 100% сэтгэл зүгөө зориулсан энэ кинонд ёс бус үг хэллэгтэй шүү анхаараарай гэж байгаа дэр ингээл доор нь ингээл хэлдэг юм бичээл ингээд ингэж манай нэг одоо энэ бол ингээл нийгэм маань ийм байх шүү гэдгийг л өвдөөс аягуус ойлгосоор би зүгээр дотор усж байгаа шүү. Тий. За хэрвээ киноны төгсгөлийг та хоёр өөрсдөө шийдэх боломжтой байсан бол яаж төгсгөх байсан бэ гэж. Ойлгомжтой шүү. Намсраа хошууч аваад хошууг аймаг юм уу нийслэл рүү гадаг. Эхнэрээ солио те. Эхнэрээ солио те. Ой тий. Би бол тэгэл нэг эхлээд ярьдаг чи одоо ингээд голгорд сууж яхаар ингээд төлөвлөж болоод ингээд сургууль соёл яваад наваад ярьдаг. Яг тэр шиг л ремэд бас юугаал дэвшлэл сургууль соёл явдаг ч юм байна тиймэрхүү. Энэ бол тэгж л өршлөх. Төгсгөлөө. Гэхдээ бид нар ч гэсэн яг натур дөрөхтэй ярьж байсан л да төгсгөлөө гоё ингээд яг. Тэгээд энэ ч нөгөө манай найруулагч өөрөө ингээд 2-3 жил бичсэн. Тэгээд ер нь киногоо бүтнээр нь ингээд хартсан, төгсгөл бүх юм хартсан болохоор ер нь тэгээд энэ манай найруулагчдээс яг юм комментүүд юм авахгүй юм билээ те. Тэг хэцүү юм гар те.
Гэтэ ер нь бол яг яг энэ киноны манай найруулагчийн хувилбараар хийсэн төгсгөл яг л best Тий. төгсгөл тий. Яг одоо ингэ бодохоо яг л зөв төгсгөл. Тий одоо хэрвээ үзэгчд маань ойлгосон бол одоо энэ нөгөө 3-4-ийн нэг зүүд байгаа шүү дээ. Энэ бол яг л нөгөө нэг дөрүүдийг болон тодтогч өгсөн өөрийнх нь хүссэн юмуд байгаа байхгүй тий. Хошууч бол ингээд яг ингээд хэрэгээ илрүүлж хийсэн. Гэхдээ хошууч нь магадгүй ер нь эмхтэн хүн эрэгтэйчүүдээс илүү юм чадвартай шүү, илүү мундаг шүү гэдгийг харуулах гэж байсан чинь билүү. Тэ. Тэгэхэд нөгөө нэг хөөрхий нөгөө хоёр нь энэ нь байхгүй болцсон цусамжтайгаа хэлж ингээд сууж явах те. Тэр хоёрыг хаар шоконд орж зүүдэлж байгаа. Тэгэхэд нөгөө мангар намсрааж ин те хошоож болцсон ингээд сорч явах жишээний. Тэгэхэд манай римэд маань нөгөө хөөрхий яг нөгөө нутгийнхаа 3 ахтай ингээд гой сууж байгаа интерметр болвол одоо яг ингээд зүүдэлтэй. Тэгэхэд энийг ингээд манай үзэгчид яг ойлгосон бол байсан. Би бол ямар гоё юм бэ л гэж харсан. Гойс тэр л гойс. Тэгээ одоо манай тэр нөгөө Микигийн тэр нөгөө балганы те тэр нөгөө байцаалд үүдэх хэсэг бол Тэрс гоё тавьсан байна. би тэр чинь нөгөө нэг байхгүй шүү дээ. Би чинь гадаанс нэг ингэчээл ингэ тэгээ тэр дотор байгаагүй шүү. Тэгэхэд тэр дотор тэгээ зураг авсан байсан байсныг мдэггүй байхгүй. Тэгээ тэр нөгөө хонгил дотор яг би байсан л да тэр ингээ харчаад юу хийгээд байгаа юм бол тэгэл яг үндэ дотор бодож ирсэн чинь нөгөө орой зураг авчихсан те. Үнэхээр гоё. Манай Микигийн тэр тоглолтууд тэгээд тэр зохиодог нэг металтан орж ирсэн. Тэгээд нэг бэлгүүгээл дарамтлал энэ одоо чинь балган болвол киноны ердөөсөө уг нь тэр нөгөө хэвцгийн халуурч иж уулна яриад өгч. Яг яриад өгч байгаа байхгүй тий. Тэр болгоныг хүртэл ингээд найруулагч зохиол дээр ингээд бодоод олцсон. Тэгээ одоо ерэн зүгээр нөгөө нэг ямар ч кино үзсэн бид нар ч бас удлаан сургуулийн төгссөн бас нэг уран бүтээл дээр ажиллаж байгаа болохоор энэ ингээд ер нь тэр л юм бэ энэ л юм бэ мэдчихдэг шүү дээ. Тэгэд энэ дээр бол мэддэхгүй байсан байхгүй. Үнэхээр мэддэггүй те. Яг үнэнгээсээ бол одоо энэ алуурч иж манай найруулагч группээр надаас нууцсан шүү дээ. Хин бэ гэдгсэн чинь хотоос нэг үе найт гэдсэн байхгүй. Тэгс яг миний хажууд идсэн байгаа юм чинь. Тэгээс хүмүүс идэж байгаа юм чи те. Эхний 3 анги үзчихвэл хүмүүс асуусан. Хин бэ гэж манай найз зөвхөд ингээл ах дүүнээс хүртэл ингээл асуусан л та хин гэдэг хэнгүүд нь сүлд хэлгүүг болдоглоо би хэлсэн. Римэд гэсэн чинь гайхацсан. Римэд. Харин хүмүүс намайг их энэ римэд юм байна. Энэ римэд юм шүү гэдэг. Тэр би ягаад тэр римэдгээ хэлсэн гэхээр ягаад нөгөө сүйд нөгөө ингээ өхлүүлсэн байж байгаа амар юм тааж хамаг юм. Тэр ихтэй гоё орчихсон те. Тий. Тэр яг сүйд тэр чинь нөгөө нэг ягаад тэр чинь ягаад өглөө нөгөө одоо чинь хүмүүс хараа айгүй мундаг кино үздэг юм байна. Тий. Яагаад ремейк гэж бодсон гэдгсэн чинь манай нэг найз гэж байгаа байхгүй. Анх нэгдүгээр анги эхлэхэд ремейк шууд хоног гаргаад эхэлсэн. Тэгэхээр ремейк байх магадлал маш өндөр гэж байгаа байхгүй. Тэгээ би нэрээ ингээ бодсон чи тийм байгаа байхгүй. Хүмүүс тэгэхээр ингэж аюу айхтар үзэж байгаа байхгүй. Тэнгүүт тэгээд тэр нөгөө намайг хөвтсөн байж байгаа ингээд яангууд нөгөө яг тэр доор нэг 50 чинь доор бакал харагдаж байгаа. Тэнгүүд тэрдээсөө энэ тэрийн каноны дур чи бакалда гацсан чи байгаа. Тэнгүүд за ремейк юм байна гэдэг. Би бас хамгийн анх яг зохиол уншаад ремейк гэж бодсон юм. Яг уншиж явах та. Тэгээ сүулт нь биш юм байна гэж үз. Тэгсэн найруулагч хамгийн сүүлд яг зохиол дээр ремейк мөн бэ чамаа мэдсэн юм а гэдэг чинь шүү дээ. Тэрийг ч гэсэн ингээд зохиол за энэ зохиолын турш үзэгчд бол яг ремейк гэж бодно энэ дээрийн сүулт нь ийм оруулаад байг. Бас амар бодож үзсэн байхгүй. Аргагүй шүү 2 жил бодож үзсэн. Гэтэ мундаг. Тэр ер нь бол зохиол гэдэг бол үнэхээр бас үнэхээр хамгийн гол зүйл. Тий. Одоо ингээл нөгөө хүмүүс нөгөө манай багш нар ярьдаг уран бүтээлч бүгд ярьдаг шүү дээ. 1-р зохиол, 2-р зохиол, 3-р зохиол. Хэрвээ Ацаа хиймэр кино таны уран бүтээлийн замналд нэг үгээр үлдэх ёстой бол тэр юу байх вэ? Нэг үгээр үлдэх ёстой бол тэр юу? Миний хувьд бол эхлэл гэдэг үгээр үлдэж тий. Хамгийн анхны гол дүртэн тоглосон кино болохоор тийм ээ. Одоо миний хувьд бол одоо тийм бас яг л адилхан юм байна. Ер нь бол дугаар нэрээ уцчих уу те болчих байгаа байхгүй. За. Энэ киног үзсний дараа үзэгчид юуны талаар хамгийн их бодоосоо гэж хүсэж байна вэ гэж. Яг энэ киноны хэлэх гэсэн санаа бол одоо тэр сүүлийн миний хүн дээр байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Тэр хүн лаг байхаас илүү лаг шавар шиг зөөлхөн байх хэрэгтэй юм. Тэгээд энэ үгний ингээд цаад 70 дутах подтекст цаашаа ургаж байгаа агуулгын бодосоо л гэж үсэж байна.
Ер нь тэгээд нөгөө одоо шинэ за энэ намсрагийн хувьд бол гэл тэр сом дээр очиж байгаа тэр нэг сонь нэртэй тэр хүмүүсийн байгаа байдлаар гаднаас нь нөлөөд байгаа байхгүй намсраа те маргч юм бистэй бүбөөч юм бистэй гэдэг нөгөө римидийн хувьд бол нөгөө энэ хүн хичнээн аргууд ичсэн те ийм хүн одоо энэ муулуулахаар ингэж үгээр хүн биш ингэж онц ноцтойгоор өгөх хүн биш энэ бол ийм хүн гэдэг тэнгууд нөгөө энэ дээр чинь бас нөгөө хүмүүсийн нөгөө нэг хүнийг нөгөө хүнтэй харьцах хандлага тэгээд ер нь ингээл яг л одоо энэ нийгэмд л тийм бид нар л өөрсдөө л харах нэг тийм үзэг байгаа юм л да. Тэгээд хүний гаднаас нь юу ааж болохгүй хүнтэй ингээд хүн ямар ч байж болно. Гэхдээ хүнтэй ингээд яг харьцаад ингээд суухлаар яг ямар хүн байж гэдэг юм уу. Магадгүй одоо жишээ нь Хацаа аймаг кинон дээр аах натур дээр очивол ингээд яг би ингээд нөгөө тэр дундаа хамгийн ингээд нөгөө одоо юу гэдгийг нөгөө Ахмад нь байгаа хэрнээ. Яг ингээд натурын ингээд дундуур ингээд манай зарим дүнд надад хэлсэн. Би таныг айгу ахаа юм ширүү ааш төрхтэй тий. Ингээд нөгөө царай шиг яваад лааштай мааштай байх гэж утсан шиг ингээд таачаа. Яста та чинь цагаан юм байж тэгээ бараг үйлс яасан. Тэгээ манай кино ер нь бол бас яг ирчүүдийн тухай ирчүүд хэрэл заавал юм айхтар дөрөн ширүүн тийм байхаа алдгүй ирчүүд гэсэн уйлж болно манай 10 зал сүлдээд шүү дээ уйлаач ирчүүд гэсэн уйлж болно ирчүүд гэсэн бүр тэрэн дээр бүр илэг хатгаа тийм үү цаашаар шингэж ирсэн уйлцгаая гэдэг юм. Тэгэхээр ирчүүд гэсэн бас ирчүүд хэрэг бас заавал тийм хатуу ширүүн бүх юмыг ингээд даагаад дугай байгаа тийм их ямар ч шаардлагагүй ирчүүд гэсэн уйлж болно ирчүүд гэсэн шалчиг байж болно ирчүүд гэсэн гомдомтгой байж болно ирчүүд гэсэн яад хэрүүлж байж болно гэдэг юм уу. Тиймэрхүү талаас нь одоо энэ тий манай кинон дээр чинь одоо хүмүүс болохоор яриад байгаа юм л да нөгөө энэ ингээд нэг юм хинээж танихгүй жүжигчд хинж мэдгүй ингээд нэг шинж жүжигчд гарч ирлээ гэдэг. Яг тэр нь үнэн. Тэгэхдээ тэр чинь нөгөө маш олон жил ингээд дандаа ингээд уран бүтээл дээр ажилласан мундаг хүмүүс орчиж байгаа байхгүй тий. Зөвхөн оржод гарч одоо манай Гана тэргийн Сараа 2 байна. Манай тэр нөгөө хит ихнэр Сараа тий бүгд одоо би ингээд эргээд ингээд бодглохлоор гурван гол дүрээс гадна манай ингээд кинонд дээр ажилласан бусад бүх дүрүүд маань үнэхээр мундаг байгаа байхгүй. Би ингээд яг киногоо үзчих. Одоо тэр сумын клуб дотор ингээд бүжгэлж байгаа нэг юм үсээ ингээд шүлжчихсэн нэг охин байлаа шүү дээ. Би одоо бүр тэрийг үнэхээр хараагүй байхгүй. Энэ хий юм бэ гэж сүүлд нь би асуусан чинь бандөрийн жинхэнэ найз. Жинхэнэ найз юм бас. Тэр айгүй мундаг. Тийм үү? Шууд анхаарал татсан байхгүй. Тэгээд тэр сумын юунд орж байгаа манай тэр нөгөө тэ манай юу кам зурганд орсон манай тэр нутгийн иргэд биш тэ. Тэдний айгүй хөөрхөн байгаа. Тэгээд тэр пэстер битсэн байлаа энэ тэр мэдээ. Одоо манай тэр оюун судлах энэ тэр тэ. Тэгээд одоо манай энэ дөрүүд нэхэд балган 10 зал за тэгээд хакаачд байж гин. Тэгээд тэр сумын одоо тэр нөгөө лайв хийдэг манай Гана энэ тэр ертөөсөө айгүй мундаг байгаа. Айгүй гоё ингээд яаж ингэж дөрүүд одоо тэднээс өөр хүн тоглож надад боломгүй юм шиг санагдаад байна. Дараагийн бүлэг хийгдвэл үйл явдал хэрхэн үргэлжлэх бол гэж төсөөлж байна ваа гэж. Энэ бол стайг амар. Би бол асаамар сумаар дүүрэн римтэй адилхан хөөх төрнө. Нэхид аваад жирэмсэн болоо үлдсэн. Нэхид эхнэр нь төрсөн чинь хаанаас нь жасан римтэй адилхан хөөх төрнө. Тэгээд хотод очиод хошууч гэртээ гэдээ яасан чинь бас төрсөн чинь римтэй амар. Яа. Хин намсраа бол ойлгомжтой тий аймаг дээр очсон цагдаа юм дараа болсон нэг батарч болсон шүү дээ. Батарч яг дээрээс нэгдсэн нөө. Тий. Яа. Тэгээд нөгөө нэг тим сони хэрэг гарч байгаа байхгүй ингээд Хацаа аймар сум дээр маш олон адилхан хүн байна. Юу ч багэр юм гэдэг энд. Энэ бол маад шүү. Гэхдээ ёстой төсөөлөхгүй байна. Бид нар гэхдээ одоо энийг бол манай өстой найруулагч зохиолч маань өөрөө л өстой шийдэх асуудал баг. Тэгээд одоо үзэгчид маань бол үзсэн хүмүүс маань бол одоо season 2 одоо хизээвэ гэдэг бүлэг 2-оо хийгээч. Ер нь хийц юм уу гэдэг байгаа маа. Тэгээд өстой одоо энийг өстой
хэлж мэдэхгүй нөө. Тийм, өстой хэлж мэдэхгүй. Өстой хэлж мэдэхгүй. Бид нар бол хоорондоо маазраад зүгээр санийх бол зүгээр мааз утгалаад хоорондоо ингээл яриад байгаа. Надад ч яг төсөөл алга. Гэхдээ нэг хамгийн сүүлд надаар да гэж дууссан болохоор хүмүүс яг тэгээд ах шиг байна те. За энэ яг нэг юм дахиад нэг юм болчлоо. Season 2 байгаа юм шиг байна. Яг тийм маань найруулагч яг тэгж бодож эсвэл Season 2 үнэхээр бодцсон тэгж дуусгасан байж магадгүй. Тэрийг бол бид нар хэлээгүй шүү дээ. Тийм шүү дээ. Эсвэл зүгээр л ингээд бас дуусгачих гэж бодоод дууссан байж магадгүй. Тэрийг бол бас бид нар өстой тааж мэдэхгүй байна. Одоогор Season 2-ын талаар бас яриач алга. Тэр мэдхгүй. Гэхдээ хийгдвэл бол би бол хийгдээсэ гэж бодож байна. Би ч гэсэн адилхан. Тэгээ яг энэ багаараа. Тэг яг энэ багаараа тий. За жүжигчний хувьд та өөрөөрөө хамгийн их бахархдаг мөч хизээ байдаг вэ гэж. Яг миний хувьд болохоор яг жүжигчний хувьд ч их зүгээр яг хувь хүний үүднээс болохоор яг миний бодоод төлөвлөсөн за яг ингэндээ яг ингэнгүүт нь ингэндээ гэж төлөвлөсөн ажил яг миний төлөвлөгөөний дагуу явах бол би маш баярлалаа. Тийм үед л яг миний төлөвлөгөөний дагуу бүх юм болчих юм бол би яг өөрөөрөө одоо бахархна гэх юм цаашийн зөвөр баярлалаа зааш шүү дээ л гэж боддог. Тэрнээс биш одоо яг бахархаар юм хийгээгүй болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь тэгэл жүжигчин болоо адилхан байх л да. Ингээд нөгөө оролцсон уран бүтээл нь маш сайн болоод олон түмэнд хүрээд үзэгчид таалагдаа тий. Тэгээд тэр нь ингээд нөгөө хүмүүст ингээд хөрөнгөд ингээд таниад ингээд гоё ингээд за тэр чи өстой гоё өсөж юм байсан шүү гээл гэдэг тэр нь л айгуу гоё бахархалтай юм бол одоо юм жүжигчүүр тэгээд нөгөө тоглосон одоо орсон уран бүтээл ингээд амжилттай яваад тэрийг ингээд олон түмэнд таашааж ин гэдэг л хамгийн их бахархалтай байдаг. Миний хувьд нь тийм л болоо гэж бодож байна. Тэг үгүйсээ яг жүжигчний бүх жүжигчин л юм аа. Бүх уран бүтээлчд тийм баг. Хэвэл адилхан. За хамгийн сүүлийнх нь авах эрхийг танд олгоё. За баярлалаа. За. Гэхдээ хоёлаа адилхан хариулна шүү дээ. Хажууд сууж буй жүжигчнээ. За. Нэг үгээр тодорхойлбол. За бодъё. Бодъё. Миний хувьд бол аим амархаа. Одоо яг одоо манай Римид өөрийнх нь хэлдэг. Одоо манай дүү яг л тийм хүн айгуу мундаг. Тэгээд би яг өөрийнх нь хэлдэг текстээр л хэлмээр. Лаг шавар. Би бол унаахаага яг ч надад тийм юу орж ирээд. Анд найз нөхөрлөл гэдэг үгнүүд орж ирээд байгаа байхгүй. Яг тэгвэл уунах ямар ч хүнтэй нөхөрлж чаддаг байхгүй. Ерөөсөө унаахад тийм одоо би энэс ах, би энэс дүү шүү. Энэ надаас илүү одоо залуу жүжигчин шүү гэдэг ч юм уу. Эсвэл энэ надаас ийм юу мест баг хүн ийм гэж ерөөсөө тийм биш байхгүй. Уунах ерөөсөө бүх хүнтэй ямар ч хүнтэй ингээл найзаад нөхөрлөд яг өөрөөхөө байж маш сайн найз нөхөр бүр зөвлөгч, туслагч ийм юм байж чаддаг болохоор би яг энэ гурван өмнөд л орж ирсэн. Тийм миний дөө бол тэгэл бас ах нь битээр чи ингээл 45 хоногийн дурч нэг өрөөнд байсан. Тэгэл битээр чи нэг айгуу сайн мэдэрсэн. Тэгэл битээр чи нэгнээс асууж үлэх юм гарна. Тэгээд гоё өсөн. Тэгээд дүүдээ их тассан байд юм байлээ. Ирээд нэг хэсэг битээр чин тий. Орой олго хоёлаа. За юу гэж нэгээр хоорондоо яриа. Тэгээд ер нь тэгэл натурын дурш 45 хоногийн дурш хот руу бид чинь ганц чи ирлээ. Би ирсэн ш нь өглөө бол нэг 2 моёр л удаа ирсэн. Тэгт чи ердөөсө хотод ирж ирсэн. Юусэн жошгон ингээд марсагддаг. Натур руу явмаар санагдал. Тэндээ очиод энэ идтэйгээ ингээд гоё ингээд за маргаашин зур юу гээл ингээд маазраал ингээд байж. Аюу гоё байсан. Тэгээд дахиад хэлээ дөө ингээд Хацаа аймаг киноны уран бүтээлчид за ерөнхий найруулагч за тэгээд кастинг найруулагч продюсерууд оролцсон бүх уран бүтээлч дүүнэртаа анд найзуудтай бүгдэнд нь ачрал хамгийн сайхан бүгдийг хүсээрэй. Ингээд манай бидний ингээд бас сэтгэл зүрхэж хилээж одоо ингээд бөөндөө ажилласан уран бүтээл маань бас маш дайггүй ингээд хүн болгонд таалагдаад ингээд явж байгаад нь айгуу гоё урамтай байгаа. Бүгднгээр нь бахархаж байна та бүхэндээ. За тэгээ миний хувьд ч гэсэн бас яг адилхан бүгдээр нь бахархаж байна. Маш их баярлалаа. Үзэгчдээ бас маш их баярлалаа. Хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд бас та бүхэндээ хамгийн гол нь эрүүл их сайн сайхныг хүсье. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд үзэгч та бүхэн маань Хацаа хэмэр Dark Comedy уран сайхны киног маань Innovation Look TV-гээр
хүлээн авч үзээрэй. Баярлалаа. За баярлалаа.